Өнгөрч байгаа 7 хоногт эрх ашигын зөрчигдсөн гэж үзэж байгаа хэсэг иргэд Сүхбаатарын талбайд суулт задлж эхэлсэн. Энэ бол мэдээж орон сууцжуулах төрийн бодлоготой холбоотой. За ямар ч засгийн газар, за ямар ч улс төрийн хүчин төр барьж явах үед орон сууцжуулах бодлого бол нэн тэргүүний гол бодлогуудын нэг байдаг. За гэхдээ төрийн залгамж халаа гэдэг юм уу, энэ бодлого алдагдсан, эсвэл амьдралд бас хэтэрхий тийм амьдралын хөдсөн дээр буугаагүйгээс болоод зарим иргэд хохироход хүссэн тийм ч учраас тэд бас суулт задлаж, за энэ тэмцээл үргэлжилж байгаа энэ үед бол орон сууцжуулах бодлого гэдэг бол хамгийн гол ярианы халуун сэдв болж байна. За тийм ч учраас бид өнөөдөр студидээ орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирал Гант Тулгыг ураад байна. Танд өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд хүргэе. Ер нь бол хүмүүс мэдээлэлтэй байх, юу болсон, яаж байгаа, ямар үйл явц өрнөд нийгмийн зарим нэг хэсэг төлөөлөл хүмүүс хохироод байгаа гэдэг тал дээр. Гэхдээ та нэг ер нь орон сууцны корпорац яг энэ маргаан мэтгэлцээний дунд яг хаах нь байна. Яг өнөөдөр өмнө нь ямар үүрэгтэй байжгаад тэр хөтөлбөр амжилттай гэж өнөөдөр явж ирснийг өөр голдол руу оруулаад бүр ийм үл ойлголцох, хэрэгжүүлэх боломжгүй юм орон сууцны хөтөлбөр болж таасч өнөөдөр. За юуны өмнө эхлээд энэ хөтөлбөрийн талаар 3 хэсэг тавьж үзье. Эхлээд түүхийг үзье. Дараа нь одоо яг нөхцөл байдал юу болж байгааг харъя. Ирээдүйдээ яаж энэ гарснаас гарах уу, энэ проблемнаас гарах уу гэдгийг л ярмаар байна л да. Тэгэхээр ямар ч байсан энэ орон сууцны 100,000 айлын 6% хөтөлбөр бол ард иргэдээ нэлээд одоо байх ёстой хөтөлбөр төсөл. Өөр бас одоо цагаа олсон гэж хэлж болно. Энэ маань өнөөдөр Улсын их хурлын 36 дахь тогтоолоор шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөрт, зорилттой хөтөлбөрт 2010 оны 6 сарын 27-нд Улсын их хурлаар энэ 100,000 айл 6% хүүтэй хөтөлбөрийг баталсан байдгийг. Дараа нь засгийн газрын 138 дахь тогтоол 100,000 айлын орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийн схемийг баталсан байдгийг. Тэр нь болохоор 2011 оны 4 сарын 27-ны үед. Дараа нь засгийн газрын 341, 82, 206 дугаар тогтоолууд гарсан. 100,000 айлын орон сууцны хөтөлбөрт багтсан компаниудын жагсаалтыг баталсан байдаг. За ямарваа нэгэн юм үйл ажиллагаа явуулахад мөнгө хамгийн чухал, их үүсвэр хамгийн чухал. За ингэж явж байгаад их үүсвэр нь ерөөсөө их үүсвэрийн талаар яриаг байгаа шүү дээ. Тэгээд засгийн газар 2012 оны 2 сарын 20-нд их үүсвэр 200 тэрбум төгрөгийг засгийн газрын тогтоолоор хөгжлийн банкнд 55 дугаар тогтоолоор хөгжлийн банкнд 200 тэрбум төгрөгийн бонд босгоо гэсэн үүрэг даалгавар чиг өгсөн байдаг. Харамсалтай нь тэр мөнгөнд бүтээгүй. Тэгэхээр зүгээр ард иргэдийг одоо тухайн үед одоо хуурам эхэлсэн ч юм уу тийм үзэгдэл гарсан байгаа байхгүй. Энэ 6% хүү гэдэг чинь өөрөө зүгээр одоо хэлэхэд бол энэ бол буруу тоо. Яаж ч эдийн засгийн нөхцөл байдлыг үзсэн ч аль улс оронд ч ашигтай ард иргэдч боломжийн хүү биш байгаа байхгүй. За урд нь энийг би яагаад ингэж хэлж байгааг бол урд нь орон сууц санхүүжилтийн корпорацийн 4,000 айлын хөтөлбөр явагдсан. Энд бүх бас л энэ ард иргэд оролцсон. Манайд одоо 4,200 тонн тэр хамрагдсан шүү дээ. Тэгээд энэ маань 8% хүүтэй маш амжилттай явагдаад одоо ямар ч хил амгүй ард иргэд нь бүгд 100% төлбөрөө төлөөд бүгд одоо юу гэдэг нэг амгалан тайван байж байгаа байхгүй юу. Энэ яагаад өнөөдөр төрийн банкаар дамжин явцсан бэ? Энэ өөрөө асуудал болчиход байгаа байхгүй юу. Хөгжлийн банк нь их үүсвэрээ босгоод хөгжлийн банкаар хөгжлийн их үүсвэрээ босгоод төрийн банкнд өгч байгаа. Төрийн банк нь цаашаага иргэдэд ингээд одоо зээлээ өгөх ёстой байхгүй. Тэр нь ямар шүүлтүүр явж байгааг бол орон сууц санхүүжилтийн корпорац бол яг шууд хэлэхэд бол нарийн бичгийн дарга хийж байгаа байхгүй. Яг үнэ. Нарийн бичгийн дарга гэдэг чинь юу гэсэн үг гэхээр бичиг цаасыг бүрдүүлээд энэ иргэн дорж юм уу доломаа юм уу те энэ хүн өнөөдөр зээл авах болцоотой маа гэсэн бичиг баримтыг бүрдүүлж өгөөд төрийн банк руу бид нар шилжүүлж байгаа. Нийтдээ бол манай одоо тооцоогоор давхарцсан тооцоогоор яриад байгаа шүү. 4,335 хүн гэж яриад байгаа. Яг давхардаагүй тоогоор бол 3,988 иргэний материал бид нар дээр ирээд
бид нар энийг төрийн банкнд за энэ хүмүүс зээл авч болох юм байна гэдэг асуудлыг тавиад төрийн банкнд хүлээгээд өгсөн байгаа байхгүй. За энэ 6% хүүтэй энэ зээлийн асуудал дээр бас нэг асуудал байгаа. 6% хүүтэй тэр үеийн засгийн шийдвэр тогтоолоор бүх арилжааны банкудад хандсан юм. За та нар энэ хөтөлбөрийг банкаараа дамжуулаад хийгээд гэжээ. Ингээд бүгдэнд нь хандгад ийм ашиггүй 6% да банкндаа ч ашиггүй тий төрд чирэггүй одоо хэрэггүй ч ашиггүй тий ийм хотлоо хоосон тоо гаргаснаасаа болоод нөгөө банкуд чи мэдээж ашиг хардаг. Ашиг хардаг учраас энд бол бүгд татгалзсан байна. За нөгөө шавар суусан шарын эзэн гэх чинь нөгөө төрийн банк болохоор төрийн мэдлэг хүчээр төрийн банкаар дамжуулсан байна. За төрийн банк за энэ бодлогыг явуулаа гэдэг. Саяхан өчигдөр өнөө уржигдөр би нээлттэй хэлцүүлгээр бас тэр хохирогчтой зов ороо явьжсэн. Тэр төрийн банкны захирал Батсайхан бүх юмыг тодорхой хэлсэн. За өнөөдөр нэг юм хүмүүс иргэдүүд бохимдоод байгаа. Нөгөө Монгол Ардын намын хөтөлбөр байсан болохоор ардсан нам нь одоо гарч ичээд энэ асуудлыг хийхгүй байна, явуулахгүй байна гэсэн асуудал ярьдаг. Мөнгө байхгүй юм чи яаж явах вэ? Харин одоо энэ уржигдөр Батсайхан захирал бол ярихдаа хизээ хэдэн сарын хэдэн төгрөг яаж орж ирсэн бүгдийг графикаар хэлсэн. Энэ сонгуулийн дараа мөнгнүүд орж ирсэн шүү. Тэрийг бас ард ирэг зүгээр ойлгоорой гэж би бас хэлмээр байгаа. За одоо тэгвэл иргэдэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Нэг талаас 6 ч үт юм уу 8 ч үт юм уу эдэлт байна, хэрэглэгч байна. За нэг талд нь ОСК гэдэг өмнө нь 4000 айлын хөтөлбөр хэрэгжүүлсэн төрийн компани байна. За нэг талд нь төрийн өмчт боловч арилжааны банкын үүрэг гүйцэтгэж байгаа төрийн банк байна. Нэг талд нь тэр санхүүжилтийг олох ёстой хөгжлийн банк байна. За нөгөө талд нь тэр 6% барьсан тогтоол гаргасан засгийн газар их хурал байна. Одоо яаж эднэрийг нэг тоглогч болох вэ? Нэг ижил ашиг сонирхолтой. Одоо бол ОСК нарийн бичгийн үүрэг гүйцэтгэдэг хөгжлийн банк нь мөнгө босгодог, төрийн банк нь 6% гэж байгаа боловч алдагдaltaй. Гэхдээ төрөөс бас 6% татаас авч 12% хүүтэй зээлийг дамжуулж байгаа бас нэг юм байна. Нэг шугам тавьчмаар ах ийм юмнуудыг. Тэгээ одоо мэдээж нөгөө засгийн газар хэснээс солигдсон ч гэсэн залгам шараа гэж байдаг. Мэдээж бид нар ард иргэдээ бодож байгаа. Энэний төлөө одоо санаа зовж хийж байгаа үндэсний хороо байгуулагдсан. Алтан уяг сайдтай, ерөнхий сайдтай бид энэ дээр нэлээд нухацтай ярьж байгаа. Бид хороонууд байгуулагдсан. Үнэхээр энэ асуудлыг бол нэг гордлогод оруулах нь зөв. Гэхдээ өнөөдөр энэ 6% юу гэдэг асуудлыг ярих хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр 8% хүүтэй бид нар 4000 айлын орон сууцны хөтөлбөр явуулж байгаа. За 8 болиг гэдэг өнөөдөр яа тэ нэг оронтой тоон багтъя л да. За 9.9 ч юм уу 9 ч юм уу те. Ингээ явахад бас ард иргэд бол дургуцахгүй байгаа. Энэ өөрөө юу хэлээд байна гэхээр нөгөө хүүндээ гол нь биш өнөөдөр тэр мөнгө авч тэр урт хугацаатай 20 жилийн моргж гэдэг чинь өөрөө иргэдэд айгүй таатай сонсогдоод байгаа байхгүй. Энийг л бид нар зохицуулаад өгөх ёстой гэж бодож байна. Хоёрдугаарт нь бас энэ дээр бол за одоо гарц ирээ л да хүмүүс бүгдөө л яриад энэ тэнд асуудал яриад хүмүүс бухимдаа яваад байгаа. Энэ хүмүүсийн бухимдал нь зөв. Өнөөдөр бас би дахиад хэлж байна нөгөө овоо осгоогүй бол шаазгын юм цуглах уу гэчээр ард иргэд маань өнөөдөр төрдөө идэхгүй хинт идэх юм. Төрийн шийдвэр тогтоод гарсан магад бүгд л одоо энэ нэг найдаал хийгээл гүгээд ирж байгаа. Тэгэл эдгэр чинь хашаа баашингаа зарцсан. Тэгээ газраа зарцсан, машинаа зарцсан. Тэгээд нэг хэдэн төгрөгөө барилгын компаниудад өгсөн. Энэ бас барилгын компаниудаа энэ өнөөдөр өгчөөд барилгын компаниуд нь та нар мөнгө өгөхгүй бол эргээд одоо суутгалаа өгөөд шимтгэл аваад одоо ямар тий та нарт эргээд мөнгө чи өгье урсгаад буцааж өгье асуудал яриад байгаа. Энэ барилгын компаниудын бас нэг талаас нь бол тэр бол буруу биш байгаа байхгүй. Яагаад гэвэл нөөт байна. Өнөөдөр орлого орж ирлээ. Нөөт төлөх ёстой 10%. Тийм учраас энэ 10% төлөхийн явцаар нөгөө хүмүүс чинь суутгалаа авч сунаа да татвар тайлан тавина. Тийм учраас энэ бас нэг талаасаа бол буруу биш байгаа байхгүй. Хоёрдугаарт нь өнөөдөр алдан ярьж байгаа байхгүй. Энэ алдангийн асуудлууд бол тэр тухайн хувь хүн компаниудын хоорондох асуудал байгаа. Тийм учраас тэр алдан бол би хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл тэр хувь хүнүүд компанийн хоорондох асуудлууд байгаа. Тэгээд тэрийг яаж зогсож байгаа. Бас нөгөө ард иргэд чинь нөгөө зээл бүтчих болоо гэсэн горилгоор яаж яасан тэр байраа алдчихгүй урьдчилгаа мөнгө өгсөн юм чинь нэг хэдэн төгрөгийн алдан төлж байгаад орчил гэсэн бодол төрөөд байгаа байхгүй. Энэ бас буруу биш байгаа юм. Тэгэхээр одоо гарцаа ярьцгаая.
Өнөөдөр орон сууц санхүүжилтийн корпорац маань яг нь энэ бол бас мөнгөний асуудал байгаа. Орон сууц санхүүжилтийн корпорац өөрөөсөө нэг 4,000 айлын орон сууцны хөтөлбөрийг одоо амжилттай эргүүлжүүлээд манай одоо компани актив гэж байгаа. Актив бол нэлээд хөрх мөнгө байгаа шүү дээ. Одоо нэг 152 гаруй тэрбум төгрөг байгаа. Нөгөө 4,000 айлаар зээл авсан хүмүүс буцаагаад сар болгон тэр нөгөө барьцаалбар гэдэг барьцаалбартаа үнэт цаасууд байгаа. 150 тэрбум байна. 150 тэрбум. Энийг бид нар хоёр дахь зах зээл дээр гаргамаар байна. Хоёр дахь зах зээл дээр бид нар гаргаад хоёр дахь зах зээл гараад дотоод гадаадын зах зээл дээр гараад энийг цог хэмжээний хүүтэй гарна шүү дээ. Бонд гэсэн үг тийм. Тэгээд энэ бондыг босгоод ирвэл бас л энэ хүмүүсийн асуудлыг шийдэх бүрэн болцоод байгаа. Энэ 2800 хүний зээлийн асуудлыг шийдэхэд 130 тэрбум гэж би сонссон. Тий, 130 тэрбум үдшин өнөөдөр нөхдүүдийн нөгөө нэг хүсэж байгаа зээлийн өгчих юм байна. Тэгэхэд л өнөөдөр бид нар бүрэн болцоо. Ууг нь боломж байна. Тэгээ энийг ингэж хийхээр одоо хэн шийдвэр гаргах вэ? Одоо бид нар ямар ч байсан энэ бичиг цаасаа бүрдүүлээд ямар ч байсан их хурлын дараад бид нар бас өөрсдийнхөө үйл ажиллагаагаа танилцуулсан. Зандаа инх бол дараад ямар ч байсан бид нар бичиг цаасаа бүрдүүлээд санхүү зохицуулах хороонд албан ёсоор өргөдлөө өгнө. Тэгээд албан ёсоор өргөдлөөгээд энэ дээр ингээд бас процедурын хуулийн дагуугаар явсаар нэг шийдвэр гаргах байх гэж бодож байгаа. Тэгээд энийгээ гараад ирсэн хүмүүс бас л мөнгөтэй болно гэсэн үг. Яг бид нар бас нэг төр засгийнхаа нуруунд дээр ачаал үүрий гэсэн бодол одоо байхгүй байна. Ямар ч гэсэн өөрсдийнхөө нөөц болцоо, өөрсдийнхөө байгаа одоо юу гэдэг айлаас ухаас авдраа авах гэхээр өөрсдийнхөө болцоогоор шавхъя гэсэн бодол байна. За энэ 150-ыг танад ирэх болгочлаа. За одоо энийг ингэж төрийн банкаар дамжихгүй. Орон сууцны корпорац одоо 4,000 хэрэгжүүлсэн. Яг одоо энэ шиг 4,002 гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлээ. Дахиад энэ хүмүүсийн асуудлыг шийдэх юм бол эрхийн нөхцлөө гэхэд 6%-аар болцоотой юу? Эсвэл хуучин шиг 8-аар өгөх үү? Танах яах вэ? За 6% гэдэг. Тэгэхдээ их усүр маань ямар хүүтэйгээр олдохоос шалтгаална. Хэрвээ баг хүүтэй те өнөөдөр Чингис бонд гэж яриад байгаа хүүтэй адилхан олдох юм бол Чингис хаан бонд гэж байгаа. Хэрвээ тэрвээс засаг төр маань дэмжээд энэ дээр бас нэг одоо энэ 2638 иргэний л асуудал шүү дээ. Энэ бол бас яриул бас тий жоохон л тоо шүү дээ. Энэ 100,000 айлын орон сууцны ажид бол хэдэн үе тий. Энэ асуудлыг ерөөсөө Чингис бондоос бас асуудал шийдээд манад ингээд өгөөд явах юм бол бондын хүн хідээр байна. Одоо Чингис бондыг 4.5 5.3 байгаа. За 5.3 байгаа. За тэрний их усүрээс шалтгаалаад бид өнөөдөр орон сууц санхүүжилтийн корпорац уг нь урд нь энэ 4,000 айлын орон сууцны хөтөлбөрийг явуулахдаа нөгөө үйл ажиллагааны зардал гээд 0.2% авдаг байхгүй юу? Зүгээр хүн дээр тийм юм нэмдэг байхгүй юу? Тэгэхээр одоо бас нэг тухайн үеийнхаа нөхцөл байдал эдийн засгийн хямрал өсгөл мөнгөний ханш уналтаас нэг шалтгаалаад одоо тооцоод өсгөд бол за 1% нэмээ. За 1% нэмээ. За 1% нэмэхэд 5.5. За бид нар 4.5-ыг үүсвэр авал бид нар 5.5 руу болцоотой. За хэрвээ өшөө нөгөө 5.5-аар өгсөн бол их усрыг өгвөл бид нар 6.6-аараа өгчих болж байна. Энэ өөрөө те хүмүүс одоо гайхаад байгаа байхгүй. Орон сууц санхүүжилтийн корпорац ерөөсөө ямар үйл ажиллагаа нэг бол банкны үйл ажиллагаа явуулаад байгаа юм уу? Эсвэл нэг ингээд гайхаад байгаа. Манайх ч уг нь бол орон сууц санхүүжилтийн корпорац бол өөрөө өнөөдөр бас төрийн бодлого зорилттой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тийм зорилгоор төрийн бодлогыг хэрэгжүүлэхээр ашигын төлөө биш төрийн бодлогын тэгээ ард иргэдэд үйлчлэх тийм зохион байгуулалтаар байгуулагдсан гэж би ойлгож байгаа. Ерөөсөө орон сууц санхүүжилтийн корпорац зөндөө олон улс оронд ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Орон сууцны банк гэдэг тий яг одоо өмнө Солонгост байна, Туркт байна, Оросд байна тий. Хятадд байна, урд одоо Тайланд, Тайван тий, Хонконг, Сингапур гэдэг бүгд л байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө бас эрүүл явуулаад зөв дэмжлэгээр яваад зөв зохион байгуулалтанд оруулаад энэ өөрөө ерөөсөө бас ард иргэдэд бас энэ ядарсан ард иргэдэд бол бүрэн дүн үйлчлэх төрийн нэг байгууллага байхгүй юу? Би яг иргэдээр энэ дээр бас нэг зүйлийг мэдээлэл өгөхөд Бат сайхан захидал төрийн банкны захидал яг тэгж ирсэн юм а. Гац юу байна гэхээр за 15% хүүтэй гэдэг. Яг арилжааны банкны системээр л сэтгэжил байна л да. Ашигын төлөө ойлгомжтой. 15% хүүтэй зээлийг бүх арилжааны банкудад адилхан олгоо. Тэгээд 7.5-ын иргэн төлөг. Одоо 6 биш 7.5 болох юм байна. Тэгээд 7.5-ыг нөгөө тухайн банкнд татаас байдлаар төрөөс өгөө гэдэг. Төрийн нуруунд ачаа өгөх гэдэг шүү дээ. За одоо хэрэгжүүлж байгаа төрийн банкаас дамжиж байгаа бол 6%-ийн иргэн та төлчих, 6%-ийн төрийн банкнд засаг татаас байдлаар бас төлж байгаа. Энэ бол 12 л гэсэн үг шүү дээ тий. Таны санал болгож байгаа зарчим бол хэрвээ Чингис бондтой адилхан 5.5% хүүтэй байх юм бол бид нэр үйл ажиллагааны зардал гээд ганцхан хувийг нэмэхэд 6.5% хүүтэйгээр дараагийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд бэлэн байна. Болцоотой байна. Гол нь эрхийн өгчих.
Нөгөө талаас арилжааны банкуд шиг ямар нэг татаас авахгүй төвд дарамт учруулахгүй гэсэн үг байна шүү дээ. Мөнгөний олон дээр нь иргэн болгоны 6 юм уу эсвэл 7.5% хөв. Үгүй эрүүл ухаанаар бодохоор энэ л зөв систем юм шиг санагдаад байх юм. Өмнө нь ч болоод л яваад байсан. Одоо үр дүн нь бол хангалттай. Иргэн төл 100% гэдэг чинь. Гэхдээ болж л байсан юмыг болж л байгаа чигээр нь явуулах хэрэгтэй биш үү гэж харагдаад байна. За би бол одоо банкны мэргэжилтэн биш, санхүүгийн мэргэжилтөө тий одоо биш. Би зүгээр бизнес хийжсэн. Зүгээр таны сая хэлснээр хар ухаанаар бодоход бол ийм юм харагдаад байна гэж байгаа байхгүй. Би ч гэсэн тэгж бодож байгаа. Өнөөдөр бид юу харах хэрэгтэй юм бэ? Яг уу банк бол өнөөдөр бүгд л хувьд гарсан байгаа шүү дээ. Төрийн банкаас бусна. Бүгд хувийн одоо хөрөнгө оруулагчтай банкуд одоо ашигын төлөө явж байгаа. Жоохон нэгжил байгаа байхгүй. Буруутах арга байхгүй. Тэр үйл ажиллагаа явуулах нь зөв. Гэхдээ ашиггүй юм дээр орохгүй мэдээч хэрэг тий. Гэхдээ бас энийг нөгөө талаас нь хараад үзэх юм бол бас төрдөө үйлчлэх стратегийн гол бодлого шүү дээ. Орон сууц гэдэг чинь хамгийн гол чухал тий. Тэгэхээр хүн болгоны өнөөдөр хүсэл мөрөөдөл юу гэхэл орон сууц. Одоо хүн болгоноос асууя л да та юу мөрөөддөг вэ? За зарим хүмүүс нь юу одоо хүүхэд бол би эмч болно, багш болно, цагдаа болно гэдэг тий. Энэ шиг ингээл яваад хад эцсийн бол орон сууц дээр. Орон байр гэдэг чинь амьдралын хамгийн чухал одоо нэг үндэс суур байгаа. Тэгэхээр өнөөдөр бас хууль гаргахаас өмнө те барьц залбарын хууль гаргахаас өмнө одоо барьц залбарын хууль гарсан шүү дээ 2 жилийн өмнө те эн чинь өөрөө бас аюу гоо эерэг дахиад энэ зах зээлийн эргэлтэнд оруулах, үн цаасны эргэлтэнд оруулах маш гол үндсэн суур болж ирж байгаа байхгүй. Мэдээж Монголд өнөөдөр бас 2 дахь зах зээл дээр үн цаасаа гаргаа явсан аж ахуйн нэгжүүд бол байхгүй. Одоо бас манайх төрийн болоод анхдагч одоо 2 дахь зах зээл дээр ажиллах тийм санал хүслээ илэрхийлээд ерөнхийдөө бичиг цаас бүх хуулийн хүрээнд бол бүх бичиг цаасаа бүрдүүлээд явж байгаа. 2-7 хоногийн өмнө хохирогч бас энд ярилцсан. Хохирогчдын төлөөл нөгөө 2800 орчим хүний чинь 2-3 нас. Тэгэхээр тэд нар бол 8% хүүтэй 6% гэдгийг бол уламжгүй гэдэг засгийн газар задлцсан. Хэрвээ 8%-тэй гэх юм бол та нар яах вэ гэсэн. Үгүй ямар ч хэсэг өгөөтгөлдөө гэдэг тий. 8 байсан ч гэсэн энэ бол арилжааны банкын санал болгож байгаа 13, 14, 15%-тэй зээлээс 2 дахин бага нөхцөл байхгүй уг нь бол тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүс бол ямар ч үс энийг хүлээж авна гэдэгт бол өөрсдөө илэрхийлж ийлээ. Тэгэхээр би бол тэр хүмүүс зөвлөх гээд байгаа нь одоо улсын их хурлаар гаргачихсан тэр 6% гээд 100 мянган айлгдсан тогтоолыг л өөрчилгөж зөвлөх үү? Өөрчлүүлэхийн төлөө та нас тэмцэж зөвлөх үү? Тийм шүү дээ. Одоо тэр тогтоолыг өөрчилж үндсэн суурь баримтчиг нь өөрчлөгдөж ижил дараагийн алхам хийгдэх гэдэг нэг юм. Одоо тэр засгийн газрын 341 дугаар тогтоол 82 206 дугаар тогтоолуудаар нөгөө энэ барилгуудын компаниудын чагсаалт баталсан байгаа. Аяны цуцал гэдэг байгаа шүү дээ. Бас яг 249 компани, барилгын компани орцсон байгаа. Тэдний ингээд одоо барилга, барих хүчин чадал бүх ингээд ерөнхий тооцоо аваад ингээд үзэхэд 141 мянган айлын орон сууцыг барих багтаамжтай гэж үзсэн байгаа. Энэ тооцоо гарсан байгаа байхгүй юу? Энэ бол өөрөө бас бодит тоо юу гэдэг бас харах ёстой байхгүй. Энэ дээр бол зөвшөөрөл авсан одоо улсын хэмжээнд шүү дээ. Тэгэд энэ ч зөвшөөрөл авсан компани, зөвшөөрөл аваагүй компани байна те. Янз янзын асуудал бас ярих юм байна. Хоёрдугаар түрүүн бас дахиад ярьсан шүү дээ. Одоо 8% хүүтэйгээ яриад байгаа шүү дээ. Энэ бол те за би иргэд бол өнөөдөр яг вэ болцооны ард иргэд бол нөгөө арилжааны банкнуудаас зээл аваад өнөөдөр арилжааны банкуудад орон сууцны зээлийн зээл өгсөн актив бол ард иргэдэд тараасан актив ингээд юу мөнгөний ингээд нийлүүлээд өцгöd 800 тэрбум төгрөг байд юм шиг байна. Бас өндөр байна. Тэгээ 800 тэрбум төгрөгийг дахиад 2 дахь зах зээл дээр гаргаад ирэх юм бол өнөөдөр энэ асуудал чинь бас л нөгөө улсын ачааллыг чинь тий хөнгөлөө явчих юм харагдаад байгаа байхгүй. Харамслаа нөгөө арилжааны банкуд чинь тэрийг гарахгүй байгаа. Яагаад гэвэл тэдэрт нөгөө нэгд бол ийм орон сууцны зээл гэдэг чинь хамгийн одоо тий найдвартай зээл гэдэг байхгүй. Тухайн орон сууцыг барьцаалж байгаа болохоор барьцаал гэдэг чинь хамгийн найдвартай тэр банкны одоо амин одоо сүнс гэх юм да тий амин татвартай байх юм байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр бас арилжааны банкуд тэр болгоо актив одоо өгөөд явуулаад байх тийм сонирхол байдаг юм шиг харагдсан. Манайх бол өнөөдөр төрийн бодлого явуулж байгаа болохоор болцоо өнөөдөр харагдаж байгаа байхгүй. За бид нар өөрхөн хэмжээнд л юмаа гаргаж байгаа. Хоёрдугаар өнөөдөр бас энэ донд одоо юм яриад шүү дээ. Бид нар ч одоо энэ нөгөө хөтөлбөр одоо тийм нөгөө зорилттой хөтөлбөр тийм энэ ард иргэд чи өнөөдөр хэр зэрэг мөнгөтэй байгаа вэ?
ажилтай байгаа үлээ, орлоготой байгаа үлээ, барьцаатай байгаа үлээ те. Энэ бүх юмны ачааллыг арилжааны банкын нөхцөл байдалд нь дийлэхгүй байгаа байхгүй. Яагаад гэвэл нөгөө давхар болцоо те давхар одоо юу гэдэг тэгээд нөгөө шалгуурын тэр авах байгаа хүмүүс маань өөрөө тэр шалгуурыг хангаж дийлэхээ байж байгаа шүү. Нөгөө одоо бүхэл юм иргэдийн гарцаагүй ярьж байгаа зүйл бол тийм шүү. Арилжааны банкны шалгуур өндөр, ОСК бол илүү уян атсан нөхцөл өөр орлогын их усүрийг баталгаажуулж авч ийсэн энэ төр гэж яриад идэг шүү. Яагаад энийг төрөөс ингэж ОСК гэдэг одоо байгууллагыг байгуулсан бэ гэдэг чинь энийг л хийхин тулд байгуулсан гэж би ойлгож байгаа. Бид нар чи ямар баячуудад зориулж хийгээгүй шүү дээ. Бид нар ард иргэд дундаж амьдралтаа одоо зорилттой хөтөлбөрийн өндөр настай иргэдэд бага орлоготой өндөр настан өөр одоо залуу. Тэгэд яг энэ бодлогыг зүгээр ингээд арилжааны банк руу явуулах гэж зүтгүүлээд байгаа нь ямар нэг улс төрийн лобби байна уу, эдийн засгийн ашиг сонирхол байна уу, шийдвэр гаргагчдын одоо юу гэдэг эрх ашиг бас тэнд нуугдаад байна уу. Зүгээр би бол муухраад л хаардаж байна. Хаардах хэрэгтэй л дээ. Яадгийн та нар лоббидоор арилжааны банк руу өндөр хүүтэй хүүний зөрүүнээс нь янз бүрийн ашиг онжоо харах гад суур бас стратегийн салбараа ингэж явуулахгүй байна л гэж. За яг хардаж бол ярьж болно тий. Өнөөдөр ямар нэгэн юмыг бол бодтоор нь одоо яг нөгөө бодтоо харж одоо барьж тэмтэрж үзээд яг ийм юм байна гэдгийг хэлж болно. Өнөөдөр хардталтай юм. Би ч гэсэн тэгж харж байгаа. Янз янзын асуудал байгаа болов бас ашиг сонирхлын асуудал явагдсан болов тий. Би бол тэр тэгж хардталт бол надад байгаа. Тийм учраас ерөнхийдөө бас тэр хардталтаасаа илүү өнөөдөр зөв бодлогонд нь зөв замаар нь ороод явж байгаа. Та сурж байгаа дууг нь шийдлэл олмоор байна тийм ээ. Гэхдээ ямар ч үсэн ерөнхий сайдын дэргэд үндэсний хороо байгуулсан тийм орон суучлах үндэсний хороо. Гэхдээ тухайн шийдвэр гаргахгүй байна л да. Би бас энэ засгийн суучлах үндэслэгөө яаж авч байгаа юм бэ гэдэг дээр огт дуурахгүй өөр зүйл яриад байна. Нөгөө Чингис хаан бондын мөнгө чинь ч гэсэн энэ орон суучлах төсөл хөтөлбөрт ер нь зарцуулах гэдэг нь одоогоор задлагдаг бол байна шүү дээ. Нийт төргүүний дөрвөн санхүүжилт гэсэн чинь нөгөө зам, төмөс зам энтер нь яваад байгаа болохоос гадаа гудамжинд тэмцээд байгаа энэ хохирцсан иргэдийн эрх ашигыг хамгаалахын төлөө бас дуусч өгөхгүй л байна л да. За миний сонсноор ч их юм уу ер нь юу үзснээр бол Монгол банк барилгын яам бол гэрээ үзгэлсэн байгаа. Тэрэн дээр нэг 800 тэрбум төгрөгийн асуудал яригдсан юм байна. Тэр 800 тэрбум төгрөг нь юунд өнөөдөр нийлүүл талдаа ихлээд анхаарая гэсэн байдал чиг өөрөг өгсөн юм байна. Тэр нь нөгөө барилгын компаниудыг дэмжих, дээр нь бас барилгын үйлдвэрүүдийг дэмжих, дахиад барилгын үйлдвэрүүдийг одоо барилгын материалуудын дэмжих тийм зорилгоор хийсэн байлаа. Одоо манай Монгол улс чинь ченжийн амьдралд орсон шүү дээ. Ченжээр дамжиж бүх юм өнд орчод байгаа байхгүй юу? Саяхан одоо ерөнхий сайд одоо замын үдээр ажиллаа явж байгаа гэсэн би өчигдрийн мэдээлэлээ сонсоод одоо нөгөө барилгын материалуудыг ямар ч дамжлаггүйгээр ченжийн дамжлаггүйгээр шууд Улаанбаатар руу оруулаа. Тэ хүргээ гэсэн чиг үүрэг өгж байгаа. Энийг л хийгээ явуучих. Тэгвэл бас нэг материалын хямдхан ер нь орон сууц бол сая төгрөнд бол багтах бүрэн болцоо. Өчигдрийн хүртэл би барилгын 2-3 инженерүүдтэй барилгын компаниудтай нэлээ Монголд одоо байр суурь олцсон компаниудтай уулзлаа инженерүүд бүгд хэлж байна. Дэд бүтцийг бариад өг, газрын битгий үнэтэй өг, тэ барилгыг бид нар бариад өг. Бүр сая төгрөгөөс доошоо барьж болно гэж байгаа байхгүй. Өгнө гэсэн тийм амлалт одоо ярьж штэ. Энд чинь өөрөө бас бодит юм яригадаад байгаа байхгүй. Саяхан ч гэсэн Оросын бас орон сууц санхүүжтэй корпорацийг бас манайх шиг үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь бас Москвагийн амьдрал өөртөө. Москвад өнөөдөр ард иргэдээ 1 м квадратыг $1000 өгнөгээ зарлцглаа шүү дээ. Өнөөдөр Москвад Оросд бол барилгын материалын үн бол одоо ар моторын төмөр чинь $1000 байдаг. Улаанбаатарт бас $1000 л байгаа. Бас энэ өөрөө бодит бас юм харагдаад байгаа шүү гэж бодоод байна л да. За яг барилгын компаниудыг бол дэмжиж болно. Би бол ингэж бодсон шүү дээ. Тэр 800 тэрбумыг сонсчоод уг нь эцсийн худалдаа авагчид тэр мөнгөний баг хүүтэй өгчхөөр тэр хүмүүс ч урт хугацаатай зээл аваад тэр мөнгөнд буцаад л барилгын компани арилжааны банкараас дамжиж тийм үү тэд нэр зээлээд хөлт юм уу бусад нэг нийлүүлэлт үйлдвэрлэгч нараа дэмжих болохоос биш дунд нь барилгын компанид өгчхөөр нөгөөдөл нь байшингаа барьчаад уучлаарай сая 500 шүүгээ сууж явахт мэтгэл нөхдөд шүү дээ. Би бол тэгж айсан шүү зүгээр бас хардлага. Тийм юм байж болно. Гэхдээ өнөөдөр тэр бас тохирно гэдэг байгаа. Тооцоолно. За та өнөөдөр ийм хөвтэй зээл авах юм бол ийм үнээр байшингаа ард иргэдэд өгнө шүү гэдэг бас зорцоо болсон байдаг. За уучлаарай.
Тэгээд дахиж ярилцах болцоо олдох байдгүй. Ягаад гэвэл нийгэмд бас энэ талаар нэлээд өргөн хэлэлцүүлэг яриа өрнөж байгаа болохоор дахиж таны байсуудыг сонсох болцоо олдох байх гэж бодож байна. Өнөөдрийн хувьд бидний цаг өндөрлөлчлөө. За тэгээд ямар ч байсан ард ирээдүйд бол нэг бухимдаа тэрэггүй бахаа. Ямар ч байсан төр маань ажиллаж байгаа бас энэ 2638 иргэдийн асуудал бол нааштай шийдэгдэх гэж бодож байна. Тэгээд өсөглөнгөө нэг хийх гээд янз янзын хувьд яагаад явах вэ те? 50 дэж хүлээгээрэй гэж хэлмээр. За баярлалаа. Ерөөл Батар шиг таны ажилд амжилт хүсье. За.